За юу яцгаана guys. За юу яцгаана. Ихлэж хард би бүр ингэ чамтай ойрт ерөөсөө хийгээгүй бүр амар сандраж. За энэ ороод л шиг. За самбайцгаан залуусаа өнөөдрийн бичлэгээр Монгол тулхтны 100 акрууд цуурлын дараагийн зочноор манай дүү Тэнгис буюу одоо олноо алдарсан Зевтанайз. За монголоор орчуулбал одоо ховсын одоо PhD. Кибер аялгуулын чиглэлийн бас нэлээд томоохон одоо факторуудын нэг байгаа. За тэгээд уусаа урьсан одоо зочд маань бол дандаа яг энэ одоо кибер аялгуулын салбартаа ямар нэг юм хийж бүтээсэн хүмүүс бол байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээд нушаад явах уу? Манай Тэнгис өөрийгөө танилцуулаад тэгээд гоё өөрийнхөө түүхээс эхлээд яриадгөө. Яаж яг юм эхэлж ирсэн бэ гэдэг талаар. За намайг Тэнгис гэдэг. За би одоогоор бол Unitel-д мэдээлэл аялгуулын инженерээр ажиллаж байгаа. Ажиллаад ер нь бол за бараг 2-3 жил болж явах шиг байна. За тэгээд ер нь бол CTF хийдэг, мөн дээрээс нь академик чиглэл рүү ч явдаг, ажиллаач хийдэг. Ер нь ингээд бүх одоо боломжит чиглэлүүдийг ингээд орж дурчтай болохыг ер нь бол илүү хэрэгэлцдэг. За тиймдээ ч ер нь бол Мазалаа cyber security гэх одоо community-д байдаг. За мөн дээрээс нь CSS гэдэг одоо оюутны клуб байдаг. За тэнцээ болохоор ер нь бол ингээд тэргүүн ер нь бол өөрөг албыг хасч байсан. Тэгээд ер нь бол ингээд community буюу те нийтийн одоо ингээд сайн сайхны төлөө хичээдэг гэж өөрийгөө ер нь бол тодорхойлох дуртай. Тэгээд анх бол ер нь би кибер аялгуулыг маш сониноор сонгож ирсэн л доо. Яг кибер аялгуулд орё гэж юусоо бодож байгаагүй. Яг үүндээ юу байдгийг ч мэддэггүй байсан. Тэгээд анх намайг ингээд кибер аялгау байдал ингээд яг одоо гэж юу гэдэм бэ гэдгийг нэг хэлсэн үн болохоор манай нэг Тэмүүжин гэдэг ах байдаг. Тэр ах болохоор ингээд юугийн харуул занг гэл тэгэл системийн аялал бодол сав гэл явдаг. Манай байрны ах. Тэгээд та ангичтэй. Тийм Тэмүүж манай. Тэгэл за нэг иймэрхүү юм байдаг юм байна гэл. Тэгэл Тэмүүж ах тэгэл дээрэс нь манай Малишус гэдэг инх болд ах байна. За тэгээд манай цогтоо төгөлдөр хоёр гэ тэр хоёр бас ингээд савар ингээд манай ингээд тойргийн дөрвөн хүн ингээд зөвхөн сав гэдэг мэрэгчлэлтэй байгаа юм. Тэгэл за ер нь за сав гэдэг юм байгаа байна гэл ойлголттой байсан. Тэрнээс бол ингээд юу хийдий яад юм бэ? Харуулсан гингөө зүгээр ингээд physical security-тэй харуул хийдэг хүмүүс юм болов уу гэж боддог. Ерөөсө сонирхдаггүй байц. Тэр үед бол нэг 10 дугаар анги гэсэн. За тэгээд ковид болоод би чинь нэг хэсэг бас контриг ер нь нэлийн тоглолдог байж байгаа. Тэгээд ер нь бол за тоглохоо байл яа ирээдүгөө бодъё гэд ер нь нэг жоохон хичээлээ хийж эхэлсэн. За тэгээд ээшээ өгөөд ер нь их сайн оноотой гараагүй мөн хөрхий. Нэг матта нэг 560 байна уу? Физиктэй нэг 580 байна уу? Англид нь болохоор нэг 780 явчихсан. Нэг алдаад. Тэгээд нөгөө нэг ямар сургууль сонгохоо мэдэхгүй. Тэгээд ядчихт нөгөө нэг ингээд хөдөө аяллаар явцсан. Тэгээд нөгөө нэг ингээд бүх юм тулцсан байгаад идэг. Оноон за яг уу босгоод авчихсан. За тэгээд мэрэгчлээ сонгоё гэсэн чинь ингээд хөдөө явцсан байдаг. Сүлжээгүй газар явж идэг. За тэгээ ерөөсөө ингээд айгүй хэцүү юм. Хүр тэргүүлээ. Их сургуулиудын донд. За. Нөгөө нэгтэй санхүү эдийн засаг, мөис, шүтээ. Арай анагаах байсан юм шүү дээ. Анагаах. Үбэсэн шүү дээ. Би чи ер нь биологи гэдэгт ер нь нэлээд агуу хөхтэйсэн юм. Гэхдээ бас нэг тийм сонирхолтой биш. Зүгээр хүр дэргүүлчихээ. Тэгээ хүр дэргүүлээ шүтээс тарчваа. За. За тэгээ шүтээс дотор нөгөө нэг мэддэг мэдлүүдэж ихсэн за тийм би ч нөгөө багаас архитектор болно гэж аавын найзууд энтерт ингээл ер нь Minecraft айгуу тоглох дуртай байсан. За тэгэл барилга архитектурын сургуулийг оруулаад мэдээлэл холбоог оруулаад тэгэл мэддэг гитэмсийг оруулаад явж исэн. Тэгээд яг нөгөө нэг ингээд ахаа хүр тэргүүлээд бүх мэрэгчлүүд тэгсэн чинь мэдээлэл холбоо таарад. За тэгээд мэдээлэл холбоо ингээд гүйлгэжсэн чинь нэг юу системийн аялал байдал хоёр дээр юмх нь хоёр солонгостой хамтарсан гэдэг нэртэй байна. Солонгос гэдэг нь гоё харагддаг. Өөний дараад үтчихсэн шууд дарагдаа сонгогч штеп. Нөгөө нэг ингээд ямар нэг эдит байхгүй юу тийм ядчих нөгөө хөдөө явж байгаа яарад байгаа тэгээс сонгохгүй бол нөгөө мэрэгчлээсээ оцорчих гээд байдаг. Үндсэн хэлснээсээ оцорсон нэмэлт хэлсээр байхгүй тэр хүч чадчих. Тэгээд цаанаагүй дарсан сонгогдчиход тэгээд яг 2 дээр 2 гэдэг анги орж систем аялал байдал. Тэгээд ер нь бол анх орохдоо нэг тийм мундаг хөвгтэй байгаагүй. Тэгэл нэг математик хичээлүүдийг Улаанбаяр гэ найзаасаа
асуугаад хийчихнэ. За тэгээ кодны хичээлийг улмаа хангал хоёроос асуугаа хийчихнэ. Тэгэл бус хичээлүүдээ ингээл яг миний давуу тал юу гэсэн бэ гэхэл би нөгөө хэлтэй англи хэл ер нь нэлээд сайн байсан учраас одоо би англи хэлээрээ илүү их Google-ээстэй мэдээлэл хайгаад ингээд хувьдаа сураад Try Hack Me, Hack the Box гэх платформуудыг өөрөө хийсээр хагаад ер нь бол ингээд дундаж хүүхдээ хийж байгаад дунджаас арай дээгүүр хүүхд болчихсон. Тэгээд ер нь ингээд 1-р курсээ ингээд төгсөж 2-р курстээ за ер нь Солонгос руу ингээд явъя гэсэн чинь за арай л худлаа юм шиг. Ер нь Монголдөө үлдээд Монголдөө ажиллаад ер нь мэргэжлийн инженер болчиход тэгээ гадагшаа мастер хамгаалъя гэдэг тэгээд нөгөө ангиас болоод ингийн ангиар ороод тэгээ нөгөө нэг гинт 27 кредит үзчихсэн хүүхд чинь гинт нөгөө 10 идэг үзчихэнгүүт нь бүх хэрэгчлээ надад байгаа юм шиг санагдал. Бүх юмыг хийгээл бүх юмыг амжуулна гэж бол амар цаг зав гарцсан. Тэгээд клуб хэлсээд тэгээ ер нь бол клубын замнал эхэлчихсэн. За тэгэл CTF гэдэг зүйлтэй танилцаад тэгээ 3X Clan гэдэг багт болсон. За тэр баг нь болохоор яг манай бас ангийн найз улмаа хангал хоёртой нийлж хийжсэн. Тэгээд манай баг болохоор ер нь бол оюутны хувьд за бас жоохон өөрийгөө хөөрөх гэх юм уу. Нөгөө оюутны төвшөнд нөгөө хамгийн амжилттай болсон баг гэж явах бах. Яагаад гэвэл нөгөө одоо оюутан байхад болж исэн бүх оюутны тэмцээнүүд бүгдэнд нь л нэгт орсон. Өмнө дээрээс нь Монголын хамгийн анхны нөгөө оюутыг төлөөлж гадагшаа явсан баг болсон тийм. Солонгос Актион Сэжонг гэдэг Сэжонг 2 удаа явж исэн. За тэгээд мэдээж Волга руу явсан, Орос руу явсан тийм. За тэгээд оюутан байхад бол өөрөө явж чадаагүй л тийм. Араб руу явж чадаагүй төгсчээд явсан. Тийм. Ер нь бол за нэг тиймэрхүү замналтай. Тэгээд явж байгаад CTF гэх амар одоо практикал явж байгаа. Дараа нь ер нь за академик надад чухал юм байна гэдэг. Тэгээ ер нь нэг эрдэм шинжилгээний өгүүлбэл тэмцээнүүдэд ороод ингээд эрдэм шинжилгээний өгүүлбэл 2 дугаараар эзлээд цаашаа Монголын мэдээллийн технологи гэдэг одоо нэлийн том бас эрдэм шинжилгээний хуралд орж одоо пост хэлтгэл танилцуулж ирсэн. За дээрэс нь академик чиглэл рүү гэхээр өөр нөгөө IEEE-ийн ICSET гэдэг нэг хэвлэлд өөрийнхөө өгүүлбэрийг бас хэлүүлж ирсэн. За тэгээд ер нь ингээд практиклаад сайн яваад одоо академикад сайн яваад голчоодсан ер нь айтайхан гаргацсан учраас нөгөө нэг одоо валедикториан гэдэг одоо шилдэг төгсөгч гэдэг цолыг үг болсон баг. Тэгээд энэ дээр гараад үг хэлээд жоохон мемлэг юм ярьчихсан л да. Тэр үед амар хэрэмжилсэн. Одоо бодохоор яг бас хөгжилтэй арай гоё ч байсан юм шигтэй нэг одоо гарч ирчээл тэнд баярлаа энд баярлаа гэдэг аахгүй тийм зүгээр ингээд хэдүүлээ ингээд бүгднийг ингээд даван туулж чадлаа гэдэг арай мемлэг байдлаар ер нь бол ингээд ярьчаад гарч ирсэн. За тэгэл тэрнээс хойш бол мэдээж нөгөө нэг ажлын карьер, CTF-ийн карьер. Одоо болохоор ер нь хувьдаа жоохон юм хийд юм уу давхар гэл явчихна да. Тэгээ миний хувьд ер нь жоохон уршчлаа гэдэг нэг иймэрхүү л байна. Зүгээр. Ер нь энэ подкаст дуусч байгаа. Бүгд яриа асуучихсан бүгдийг яриа. Би зүгээр нөгөө өмнө Оросод Алисагаас тэгжсэн байхгүй юу. Чи ингээд одоо яг энэ cyber security-ийн roadmap чиний хувьд өөр байгаа шүү дээ тий. Миний хувьд ч өөр байгаа. Тэгвэл чи тэрний яг аль level дээр нь явж байгаа гэж бодож байгаа юм? За одоо ер нь roadmap чинь тий entry level. За тэгээд apprentice. За тэгээд дээрэс нь intermediate, advanced, expert. За тэнгуут нөгөө нэг уулын оргил peak те. Жиг нөгөө нэг exploit develop kernel exploiter удаа шүү. За би бол өөрийгөө ер нь за нэг apprentice-с нэг intermediate төвшин рүү ер нь орж байгаа гэж бодож байгаа. Яг нөгөө дэлхийн төвшөнд ч те. Тийм. Өөрийгөө бол нэг тийм мундаг болсон гэж ер нь боддгоо. Бодчих юм бол бас ханч шүү дээ. Тийм тэгэл доош байгаа шүү дээ ерөөсөө. Монголд ч гэдэггүй. Яг дэлхийд бол ингээд доош байд юм чи. За Монголд гэвэл би болохоор өөрөө яг нөгөө forensics төрлөөр илүү аналисттэй чиглэлээр өөр нь бол өөрийгөө арай сайн гэж боддیں۔ Тэгээд тэр чинээгээр эцс ер нь ингээд манай Монголд forensics хийдэг хүмүүс ер нь айгүй цөөхөн байсан. Өмнө нь тэгэл Steve оронгууд яг та хийдэг. За тэгээд орж ах маань уул нь веб хийдэгцэн тэгээд forensics руу ордог. За тэгээд нэг бас бус нэг хитгэн хүмүүс л идэг. Тэгээ би өөрөө ер нь за forensics гэдэг юмыг сонирхож эхлээд тэгж явж байгаад ер нь нэлийн гайгүй болсон юм ба. Хэсэг одоо 3 дахь курсынхаа үед. Тэгээ ер нь за ер нь Монголд нэг forensic гэдэг хүмүүс байхгүй юм байна гэд. Нэлийн хүмүүст ингээд forensics ингээд суур ойлголтууд ингээд заагаад одоо жишээлх юм бол инкул тэгээ манай клубын хүүхдүүд гэл. Одоо инкул бол аягүй мундаг стефиг л аваад. Тэгэхээр ер нь бол би өөрийгөө нэг бодоход за нэг топ 5 даа бол ер нь байх юм болов гэж бодож байна. Forensics категориороо шүү дээ. Аха. Nice. Та намайг юу гэж бодож байна? Топ 5 даа ер нь байна гэж бодож байна. Зөрөөд. Би forensics дээр бол угаасаа номер 1 л гэж боддгийн. За баярлалаа.
тий байгаад хажууд нь байгаадаа ч ерөөсөө угаасаа анх яг forensic тийм өндөр түвшинд хийдэг хүн ер нь цөөхөн байсан шүү дээ. Тэгээд дараагийн хүмүүстэй яг үндэ ингээд багшлцсан байгаа байхгүй тий. Одоо шинэ хүмүүс бол угаасаа AI-тай энэ гэж хийж байгаа. Тэрнээс ч өмнө AI байхгүй хүн жинхэнэ л өөрийнхөө нөгөө чиний талаас би ингэж хардаг байхгүй нөгөө амар олон ийм талын мэдлэгтэй учраас forensics чинь давуу тал нь яг тэрэндээ гараад идэв. Юм шиг санагдаад идэв. Тэгэхээр би бол бас тэрэн дээр ингээд илүү яг ийм нэг юм руугаа чиглээ. Гэхдээ яг олон талаас нь туршлагын хувьд л харж байгаа гэхээс яг чиний шиг ийм олон ийм юм мэддэг те мат гэвэл мэдчихнэ, биологи мэдчихнэ гэдэг ийм тийм талаасаа яг харуул ер нь forensic яг дэлхийн түвшинд хийгээвэл. Монголын степ дээр бол forensic бол гайгүй байгаа шүү дээ. Тий. За тэгвэл юу гэж байгаа? Одоо үдчихэж байгаа хүмүүс дээр зарим нь дийлэнх нь экспертүүд байгаа ч гэсэн forensics гэдэг яг юу яриад байгаа юм бас мэдэхгүй гэж байна шүү дээ. Forensics гэдэг маань өөрөө болохоор шүү дээ. Үгний үүсэл гарал нь грекээс эртний грекээс задлан шинжилгээ хийх гэсэн утгатай үг тийм. Тэнгүүт нөгөө нэг яг CTF категорид ороод ирлээ digital forensics тийм. Одоо тоо ертөнцийн задлан шинжилгээ гэж л байгаа л та. Тэнгүүт энэ дээр яг юу хийгээд байгаа юм гэхээр тийм. Дискэн дээр ямар мэдээлэл харагдтыг, RAM дээр ямар мэдээлэл процесс хийгдтыг, сүлжээгээр юу дамжаад байна те. Хакерууд яаж манайх руу орж ирчээд яаж трафик гаргаад байна. Энэ вирус ямар зарчмаар ажиллаад байна те. Тэр бүгдийг ер нь бол ингээд задан шинжилгээ хийгээд үр дүн уул мөрийг нь олдог. Одоо хакеруудыг яг олдог хүмүүс бол яг forensic analyst-ууд л байгаа юм л та. Тэгэхээр ер нь бол ингээд одоо criminology дээр нөгөө ингээд бас forensics гэж байдаг л те. Тэд нар болохоор нөгөө ингээд хурууны хэмээ томруулдаг шүү дээ. Юу шүү дээ. Шерлок холмс шүү дээ. Ер нь бол тэр хүнийг хэлээд байгаа юм л та. Гэтэ дижитал ертөнцид. Одоо ингээд бүх уул мөрийг нь хаана юу болсон бүх нөгөө нэг анализ уул мөрийг нь олоод энэ хүн байна гэдгийг олдог хүн бол яг forensic analyst байгаа гэсэн. Дэд нөт төр чинь ээлгээд байна. Тэрэн шиг л юм байна л дээ. Тэгэд ер нь бүр яг тэр хакерын бодож байгаа шиг л сэтгэл тэрийг яг ямар улмөр тий алдаа гаргасан байна уу гэдгийг л харж байгаа. За сүүлийн үед тэгвэл энэ forensic-тэй холбоотой төслүүдэд юу нөр үү? Ранс үгүй. За forensic-тэй холбоотой төслүүдэд оролцох гэхээс илүү өөртөө боломж гаргаад нь одоо юу гэх юм. Манай Монгол тэр ингээд яг malware analyst бол маш ховор байгаа даа. Маш ховор. Миний мэдх юм бол яг үнэхээр сайн хийж чаддаг нь бол манай ганч ах байна. За тэгээд дээр нь за манай гомбах бол хийж чаддаг. За тэгээд дорж авах бол бас хийждэг. Тэгээд мэдээж нөгөө нэг одоо томчууд маань бол ер нь бол яг дунд төвшөнд бол хийчдэг хүмүүс байдаг. Тэнгүүт яг эксперт төвшөнд яалтчгүй манай Монголд malware analyst-ууд хордоод байна л та. Тэгээд одоо нөгөө нэг арт байгууллагууд те FPT-нүүд маань Монголд орж ирчээд ингээд хинч мэдгүй байгаад дийж болно шүү дээ. Одоо бид нэр л ингээд сонсохгүй байгаад байгаа болохоос ингээд цаагуурын зөндөө юм болчихлоо байгаа хэл та тий. Тэрийг яаж орж ирээд дээ ямар мэдээлэл хинээс ямар зорилттой бүлгэн рүү дайраад байна гэдгийг ингээд мэдхийн тулд ялч malware analyst хэрэгтэй гэж бодоод ер нь бол би нэг өөртөө ер нь malware задалдаг пайплайныг одоо AI-ийн тусламжж байгаагаар ер нь үүсгэсэн байгаа даа. Тэрийг ер нь бол за нэг malware базар дээрээс ингээд нийт нэг 1000 сампл дээр үзсэн. За тэгээд тэгэхэд ер нь бол 100% accuracy гаргасан. Ямар бүлгэмийнх яаж явсан, ямар одоо трафикууд орж ирээд ямар одоо файл дроплоод те ямар дийлэл, ямар арга техникээр яваад байна вэ? Тэгээд дээрэс нь ямар одоо трафик манай гадагшаа гараад байна. C2 серверийнх нь IFC-нууд нь юу байна гэдгийг ингээд 100% accuracy гаргасан л та. Тэгээд би тэрэндээ ер нь тэгээд итгэхгүйсэн. Яагаад тэгэхээр нөгөө нэг чи онлайн байгаа мэдээллийг зүгээр бэлэн байгаа мэдээллийг аваад байгаа шүү дээ. Тэгэхээр надад яг нөгөө нэг real life data sample хэрэг болсон байхгүй. Тэгээд ер нь real life data sample байх юм бол яг үнэхээр энэ 100% ажиллаж гинөө гэдэг би өөр нэг хэмжээ өөр нь болчих жоох гэсэн. Тэгээд саяхан нэг malware орж ирээд тэгээд тэр самплыг ер нь задлж үтсэн. За тэгээд тэгэхэд ер нь бол бас яг л 100% ажилласан. Тэгээд тэгэхээр ер нь хамгийн сүүлд оролцсон гэвэл тэр зүйл байна. За тэр болохоор ер нь Европын холбоо болон одоо манай Монголын парламент руу чиглэсэн тийм төрлийн одоо юу гэх документ файл байгаа. Тэр маань өөрөө нэг цаашаа C2 сервертэй холбоод ингээд файл дроп хийгээд exoрлоод RC4-оор encrypt трафик задлалт цаашаа ингээд шилжүүлдэг нэг тийм malware байгаа. Тэрийг ер нь бол ингээд IFC-нүүдийг бүгдийг гаргаж өгөөд яаж хамгаалах уу, яаж арга хэмжээ авах уу гэдэг одоо шинжилгээг нь ер нь бол хийсэн гэсэн. Одоо forensic инженер гингүүд чинь нэг дотор нь одоо C2 болон бусад ингээд IFC гэж зөндөө ойлголтууд байгаа даа шүү дээ. Шинээр ингээд дөнгөж эхлэж байгаа хүмүүс ер нь forensic
хийгээвэл яг ямар төрлийн скиллүүд хэрэгтэй вэ? За хамгийн чухал скилл бол яг үндэ техникэл скилл биш. Тэр нь болохоор soft skill гэдэг. Юу гэхээр төвчээртэй байх. Юмнаас ингээд хүмүүс ялангуяа одоо манай ихэнх аюул байдлын red team рүү ороод байгаагийн шалтгаан юу юм бэ гэхээр ингээд forensics өөрөө маш удаан анализ хийхдээ маш их төвчээр шаардсан. Тэгээ дээрэс нэг тийм ялсан мэдрэмжийг бас өгдөггүй л те. Red team-ийн чинь болохоор тийм ингээд юмыг эзэлж орчоод ингээд паунцныхаа дараа би энийг эзэлсэн хакерчлаа гэдэг тийм ялсан мэдрэмж авдаг. Тэнгүүд ингээд forensics-ээс ер нь тийм мэдрэмж авах нь айгүй цөөх учраас миний бодлоор аль болох төвчээртэй ингээд юмыг сайн ухдаг те ингээд бүх нөхс үеийг ингээд ороод үзчихдэг. Бүх төрлөөр нь ингээд яачдаг. Яг үүндээ одоо нөгөө ингээд нэг одоо маалвар руу мэддэг бүх арга чаргаа оролдож үзээд ахиад цаашаага судалгаа хийгээд ахиад оролддог тийм хүмүүс төр нь бол тийм скил хамгийн чухал. За тэгээ тэрний дараагаар бол мэдээч нөгөө нэг одоо маалвар юунд хадгалагдаж байгаа дискэн дээр хадгалагдаж байгаа. Хаана одоо ран хийгдэж байгаа меморин дээр ран хийгдэж байгаа. Тэгэхээр диск бол меморины мэдлэг бол мэдээж маш чухал. Тэгээ сүлжээнийх бол бас чухал тий. Сүлжээ дамжиж байгаа учраас. Тэгээ ер нь бол тэгээ логтой холбоотой бүх юм байгаа тий. Тэгээд юун дээр бас хүмүүс төдөлн сайн мэддэг юм билээ. Одоо жишээлбэл нэг юм кейс боллоо гэж бодоход бүх юмнуудаас ер нь дийлэн хийсэн датагаа устгацсан. Тэгвэл RAM дээр лог үлдэхүү гэдэг асуулт байна. Тийм. Энэ дээр манай эксперт байна. RAM дээр бол мэдээж лог үлдчихэж байгаа юм. Гэхдээ ямар тохиолдолд үлдчихэж байгаа юм бэ гэхээр халдлага гараад удаагүй байх үед, компьютер унтраагүй байх үед тийм. Яг тэр үед хэрвээ одоо артефакта буюу RAM-ныхаа дампыг авч чадсан байх юм бол тухайн одоо юунууд нь уул мөр нь үлдчихэж байгаа гэсэн үгтэй. Гэхдээ тэгээд нөгөө нэг RAM ч одоо серверүүд ч ямар том RAM-тай дүүлээ те 32-оос дээш 64 128 156 гэлтэй. Тэнгүүд 256 GB ингээд нэгэнгөө задлж уншна гэдэг чинь өөрөө хасар том байхгүй. Тэгээд дээрэс нь одоо шинжилгээ хийдэг төлөвүүд маань өөрөө тийм том зүйлүүдийг даахгүй өөрөө унтарчдаг. Одоо жишээлх юм бол нөгөө нэг mem dump хийгээд уншдаг төлөвүүд байгаа шүү дээ. Одоо volatility гэдэг төлөв. Тэр маань өөрөө л одоо 8 GB зүгээр CTF дээр өгдөг 5-аас 8 GB RAM-ыг уншихад л баг ингээд 20-30 минут ингээд ачаалтдаг. Зүгээр ганц плагийг ажиллуулахад шүү дээ. Тэгэхэд одоо 64 128 гэдэг чинь өөрөө амар хэцүү учраас тэр нь хамгийн их хүндрэл болдог та. Хичнээн RAM-ныхаа дампыг авсан гэсэн. Тэр яг хуу таны яг хариултанд бол мэдээж RAM дээр үлддэг. Гэхдээ тэрийг өөрөө яг олох нь хамгийн том одоо блок наагаад байгаа гэсэн. Нэг юун дээр Mr. Opt дээр гардаг шүү дээ. Шууд нөгөө пэйж рүүгээ авчиад дисплей хийдэг. Тийм би Mr. Opt үзэж байгаагүй шүү дээ. Үзэж байгаа нэг ч тийм үү. Би зүгээр нэрийг л мэддэг. Тэгээ нөгөө нэг Elliot-ыг мэдж байгаа. Тэгээд өөрөө яг тэр нөгөө хүний амьдралаар амьдарч байгаа болохоор үзэх шаардлагатай. Би яг ч юм бэ нэг тийм жоохон триллер тийм киноноо жоохон үзэх дурггүй. За окей, үргэлжлүүлээд дүүл ингээ гоё киноор орсон юм чаа. Ер нь сүүлийн үед сонсож байгаа гоё кибер аюулгүй байдалтай холбоотой подкаст сонсож байна ер нь. Сүүлд за таны подкастыг бол ер нь ингээд унтахаас өмнө үздэг байхгүй юу? Тэнгээс ирчээд юу ярьлаа гэж бас мартцсан байдаг байхгүй юу? Яг зүгээр үзчихэд ингээд замаар явж байхдаа хаяа гид нөгөөдөл нэг иймэрхүү яриад байсан шүү дээ. Тиймэрхүү байгууллаа. Тэгээ сүүлд нэг Ганбаярахын хийж байгаа подкастыг нэг. Тий, бүр гоё продакшнтай болоод хийж байгаа юм л шүү дээ. Тэр ер нь бас айгүй тийм өгөөжтэй санагдсан. Яг тэгэхээр нөгөө нэг сүүлд нөгөө баг баунтигийн талаар ярьсан шүү дээ. Яг одоо нэг смарт контракт яасан гаргасан. Тэг веб 3 одоо Immunify руу ингэж яаж исэн хитрхэн үнэтэй гэдэг байсан болохоор одоо ийм платформ хийсэн гэдэг. Тэр ер нь айгүй тийм одоо ахуйштай подкаст гэсэн юм шүү дээ. Тэг ер нь өөрч нэг тийм гадаад подкаст энэ төр ер нь зорж бол нэг сонсоод идэггүй. Nice. За тэгвэл сая баг өндөр орлоо шүү дээ. За сүүлийн үед ер нь Монголын хөгжилд юу болоод байна? Амар хурдан л нэг 2-3 сар өнгөрчлөө ш. Тэр оронд яг юу ч болж байна. Тэр бол ч та чиг оронгоор хэрэглэлтэй. Одоо яг бүр ингээд гинт одоо баб шиг манай баг баунти бабл бүр ингээд бас мангар хурдан л гарч ирлээ. Тэгээ тэр муу юм бол биш ерөөсөө. Бүр харин ч эсэргээрээ бүр маш сайн зүйл болж байгаа. Яа тэгэхээр за юм нь бол манад ингээд баг баунти хийдэг хүмүүс байдаг байсан. За манай гач байх байна. За тэгэл битвэсэн магтсан хийдэг. За тэгэл ингээл цаашаа зөндөө олон хүмүүс ингээл мэдхгүй хүмүүс дорж явах энэ төр гэл байгаа. Тэнгүүт саяхнаас болохоор нөгөө нэг манай золбоо хоёр манай Олег CV болоод за тэгээд
тэр CV-ийг нөгөө нэг одоо яаж шуухан ингээд ямар зарчмаар болсон гэдэг талаараа ингээд нөө хава хуваалцаж байгаа байхгүй юу. Одоо ашиглаад ер нь ингэх боломж байна. Яаж нээж ийн гэдэг боломжийг хэлээд тэгвэл CV болж болж ягаад баг болж болдгоо юм бэ гэсэн асуулт гарч ирээд ер нь цаашаа ингээд гинт одоо бүр ингээд манай баг баунти хантруудын то баг 3 4 дахин өслөө л тоо. Тэгэхээр ер нь миний хамгийн том contribution үзүүлсэн бол Олег гэж бодож байна. Яг Олег одоо ингээд ингэж болдгоо шүү гэдэг зүйлийг ингээд харуулад пионер хийсэн гэсэн. Өмнө нь бүр өмнө ганц байх хэдэр бол яг мануалаар ингээд лаглаг хийдэг байсан. Гэхдээ яг энэ үед болохоор AI-ыг ингэж ашиглаад ингэх боломжтой шүү гэдгийг пионер хийсэн нь Олег. Тийм учраас одоо манай үеийнхэн байна, манай дээдлийн үеийнхэн, манай доот үеийнхэн бүгдээрээ ингээд баг хантинг хийгээд ингээд тодорхой хэмжээний мөнгө ингээд одоо өөрийнхөө тийм одоо өөрийнхөө чадварыг AI-тэй хослуулад мөнгө олох боломж нь айгүй том нэгтчихэд л та. Сүүлд тэгэхэд одоо манай нөгөө шүтээсийн оюутан фонцгаа. Тий. Мундаг баг боллоо. За тэгээ манай одоо Олег нэлийн том баг болсон. Олегийн бүр амар том тий. Очко уугнаа гэл тий. Нэлийн хүмүүс ер нь баг боллоо. Тэгээд би хүртэл баг баунти хийгээд удааг байгаа. Ер нь баг баунтиг сонирхоод 2 сар болж байна. Тэгэхэд л ер нь нэг $1000 баг бол ер нь олцоод байгаа. За тэгээд тэрнээс цаашаа одоо submit хийдэг pending байгаа. Escalated болсон ер нь 20 30 гаруй багууд байна. Тийм. Тэгээд ер нь бол хамгийн том контрибьютор нь Олег л гэж харж байна. Яг эхлүүлсэн юм дээр тий. Окей. За тэгвэл энэ үеэр одоо би ингэж бодоод байгаа байхгүй юу? Тодорхой хэмжээнд одоо энэ явж байгаад нэг AI-ийн баблаас хагарах болов уу гэж бодоод байгаа. Гэхдээ яг тэр болтлоо нэлээд утгалах л та. Тэгээд тэр болтолч одоо нэг дийлэн хүмүүс ч бас мэдгүй байгаа шүү дээ. Яг ингэж бүрэн ашиглаж мэдгүй зүгээр л одоо how to hack ч юм уу тэгэж үздэг. Тэгээд үгүйсээ гарч ирэхгүй шүү дээ ойлгомжтой. Тэгэхээр скиллтэйгээ хослуулаад явсан нь илүү даваа тал үсээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ AI bubble ер нь хагарна гэж бодож байна. Эсвэл бүр сайжраад явах уу? За AI bubble ер нь бол миний бодлоор бол хагарахгүй гэж бодож байна. За bubble гэхүү эсвэл зүгээр ингээд яг хин чигээр ингээд авч үлдээд яг ингээл яг хүний энгийн амьдралд энгийн байдал зүйл шиг ингээд оршсон гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр одоо аюулгүй байдал гэлтгүй ингээд энгийн хүн хүртэл ингээд өдөр тутамд ашиглах ингээд боломжоор хангачиж байгаа хэрэг. Бүх ажлыг хөнгөвчлөх боломжоор хангачиж байгаа. Тэгэхээр ингээд одоо 100% fully automated байхлаар нөгөө нэг одоо асуудал гарч иж байгаа байхгүй юу? Тэ одоо нөгөө нэг iRobot гэх кино байдаг шүү дээ. Тэрнтэй яг ажиллахан нөгөө нэг ингээд роботууд хүнийг эсэргүүцэх нэг тийм одоо аюул занал байгаа гэдэг те. AI маань болохоор өөрөө instruction өгөөд ингээд өөрөө жолоочийг нь хийгээд байгаа л та. Өөрөө decision-ыг гаргаад тэгээд AI маань өөрөө executive буюу ингээд яг машин нь болж хувираад байгаа л гэсэн. Тэгэхээр ер нь бол ингээд still AI маань хүний assistant хэвээрэл байх болно. Гэхдээ одоо 20-ны хэдэн жилд бол яахыг нь бол төсөөж мэдэхгүй байна. Бас AI ч одоо гарч ирээд удааг авах бүр амар болчихлоо шүү дээ. Тэгэхэд одоо 5 жилийн дараа юу ч болох юм бэ лээ. Тэрийг бол бас таашхуултай. Тэгэхээр ер нь мэдээч AI ер нь бол яг миний хэлэх гээд байгаа point нь юу гэхээр ингээд бид нар байнга ингэж одоо хоцорж алхдаг гэсэн шүү дээ. Одоо дэлхийн гэсэн тийм. Одоо тэгвэл AI-тэй болчих юм чи одоо бид нар ингээд дэлхийд тэнцэж алхах ингээд боломж гараад ирчихэж байгаа хөөх тийм. Тэгэхээр ер нь бол ингээд зөвхөн Монголд гэлтэхгүй манай одоо third world country-нууд ч гэсэн одоо тийм өөр бусад улсууд ч гэсэн боломж гарч байгаа учраас ингээд ийм зүрэг ийм болгож өөрчилж байгаа. Ганц боломж нь AI учраас ер нь бол тогтмол цаашаа явах байх гэж хувийн зүгээс бодож. Хилний бэрхшээл хүртэл байхгүй болчихж байгаа шүү дээ. Яг үүндээ ямар ч асуудалгүй болоод явж байгаа гэсэн үг. За чиний хувьд ер нь цаашид одоо яг ямар чиглэл рүү гүнзгийрээд ер нь ирээдүйд одоо нөгөө ямар одоо нэг замдлууд байгаа шүү дээ. Олон сэрд өгдөг ингэдэг. Чи ер нь алингоор нь явдیں۔ PhD эсвэл нөгөө одоо бусад төрөлтэй. Би бол нэг сертификат бол нэг хөөе гэж боддгоо юм. Тийм болохоор ч одоо ч нэг сертификат байхгүй л байна. За тийм яг байгаа л та. Байгаа тийм. Ганц хоёр юм бол байгаа. Гэхдээ тэгээд нөгөө нэг миний яг одоо багасаа боддог байсан зүйл нь юм бэ гэхээр тийм одоо доктор хүн болно гэж боддог байсан байхгүй. Одоо академик level-ээр. Тэгэхээр ер нь ингээд академикли карьераа дэвшлүүлнэ. За тэгээд мэдээж тодорхой миний амьдралын нэг цагт бол сертификат шаардлагатай байх. Тэгэхээр тэр үед бол сертификат бол авч эхлэе гэж бодож байгаа. Тэрнээс өмнө академикли би мастер хамгаалъя гэж бодож байгаа. Заавал аюулгүй байдал дээр биш. Ягаад бизнес аналистийн мастер хамгаалж болох юм шүү дээ. Ягаад цаашаа докторыг өөр одоо аюулгүй байдал биш зүгээр шууд major computer science тэ арай нэг өөр
юугаар хамгаалж болохгүй гэж криптогоор яагаад болохгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол ямар ч тач доктор авахгүй мах хэдэж мастер бол авна гэж боддог. Ер нь ирээдүг гэдэг гэж төсөөлж чинь гэсэн үг дээ. Одоо чиний хувьд ер нь бол одоо яг би чамайг CTF гэхээс илүү ингэж боддог байхгүй юу? Steve талтай илүү угаасаа нэг тэгж try hard хийдэггүй шүү дээ. Тийм учраас угаасаа одоо харуулсан тэмцээнд ч юм уу ингээд гоё бодлого оруулж ч юм уу тэгж явдаг. Малвер интертэй холбоотой бодит трансфер оруулдаг ч юм уу тий. Тэгэнгүүт CTF дээр нь биш. Одоо яг энэ бодит хакер талаас нь авч үзвэл Монголд яг ингээд топ 10-ыг ч их сая гэвэл. Топ 10-ыг. За ингээд бүр яг 10-аас нэхлээ заяа. 10-аас нэхлээ. Тэгэхээр чинь 10-д багтаж эхлээд 80 шүү дээ. 10-ыг хилээтэй заяа. Дараа нь ранк. За тэгээ. За та мистер F0XO. За тэгээд мэдээч 3 удаагийн аваргууд бүгдээр орно. Алиг Бимбах. Ибо 2 хоёул орчиж байгаа. За тэгээ манай Бэлгийн ах ер нь бол орчиж байгаа. Зингэнгүүт 6 болчихлоо шүү дээ. Тэгэл ямар хурд явчих. Бүх цаг үе шүү дээ. Бүх цаг үе ингээд. Тэгэхээр за 3 удаагийн аваргууд болиё. За яг би хувьдаа боддгоо дэлчихсэн. Яг хакер шүү дээ бодд. За та бол орчиж байгаа юм. За та орчиж байгаа юм. Бимбах бол орно. За тэгээд ганчоохыг оруулчихъя. Бихтвис махыг оруулчихъя. За 4. За тэгээд нөгөө нэг Ная гэдэг нэг ах байдаг юм. Тий нөгөө PayPal-аас алдаа олчихсан гэж тий. Тэр хүнийг сайн мэдгүй л дээ. Тэгээ зүгээр яг нэлийн historyтэй л өнгөл хэлдэг тий. Хүн болгон л мэддэг тий. Тэр хүнийг за мэдгүй юм чинь за төр болчих. Ямар ч зүгээр дуртчих хүндэтгээд тий. Респект хүмүүс. За тэгээд Олег Бимбах та ганчвах. За тэгээд Бихтвис махыг бас дуртчих бас тэгтээ сайн мэдгүй байна. Тэгээд за манай Доржаах бол ер нь орчих шүү. За тэгээд Томи бахыг оруулчихъя. Ямар хэцүү тий. Тэгээд за ер нь яг ингээд хакинг төрөлдөр шүү дээ. Тий. Хакинг тэгээд скил тэгээд ер нь Монголд үзүүлсэн нөлөөлөл гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэрийг яг нь Монголд үзүүлсэн нөлөөлөл байхгүй ч яг скил ярих юм бол манай улмаа бол үнэхээр мундаг л та. Ер нь одоо ингээд манай Монголд ингээд одоо нөгөө хакерцэг юм энэ дээр бол тий нэлээд их баг болцсон байгаад байгаа. За улмаг зүгээр дурдж байгаа шүү дээ оруулах. За тэгэхээр дорчих ингэж Томи бахыг оруулсан тий. За эмби харах юм байна. Тийм. Эмби харах юм бол бурханлаг хүн шүү дээ. Криптогийн бурхан тэнгэр, вебийн бурхан тэнгэр. Бүх юмыг оролцдог тий. Өөр амар оюунлаг хүн л тий. Шатар тоглолдог 2000 айлуутай. Тий. Тэгээд математикийн нөгөө нэг холбооны юу ч үлээ Эшийн бодлого зохиодог байсан баха. Буруу санааг бол юм мон дээр болсон шүү дээ. Амар хүн л дээ. Тэг өөрөө хөгжүүлэгч 10 хэдэн жил хөгжүүлж ийдсэн болохоор бүх кодны логикийг мангар хурд ойлгодог. За тэгэж явсаар байтал ямар хэцүү юм бэ те? Одоо хэд болчиход 7 болцсон уу? 7 л болж байна л та. За. Одоо 3хан л юм л та. Ороогүй тэгээд. За тэгээд манай Бэк ах бол айгүй мундаг хакер واخгүй юу? Гэтэ өөр одоо степ хийхээ сонирхол болж. Өөр амьдралын шаардлагаар болчиход байгаа. Яг prime үе дээр бас юу тийм юу. Гэтэ арайч бас all time top руугаа. Яг нэг тийм бүр амар лагаад байгаа нөгөө нэг лах хэмжээний потенциалтай байсан чинь за чин ингээд хойшоо суучаад байгаа. Ташуур болгоод. За тэгэхээр мэдээж нөгөө нэг оргил цагийн мэдээ сонсч ирсэн чинь битүүс махыг оруулжтэй. Битүүс мах амар л та. Одоо ч зөндөө юмнууд хийдэг тий. Их агуу төгтөг тий. Дараагийн нь бас яваар орж магадгүй л. За тэгэнгүүт манай багнах байна. Багнах ч нөлөөллөөр бол жинхэнэ. Нөлөөлөл бүр ингээд бүх юмараа одоо юу гэх юм манай клубыг те манай одоо ингээд банкны холбоотой ингээд ивент хийхэд хамгийн их тусалдаг хүн бол багнах ингээд
хідэн насны зүрхтэй те. Тэгэхэд ингээд биднэрт ингээд туслаад ингээд сэтгэл гаргаад ингээд байнга явж идэг. Тэр нь бүр маш том нөлөөлөл авчирдаг. Тэгээд дээрэс нь Малалайг анх үүсгэжсэн улсын нэг. За тэгээд ер нь бол ингээд голон докны захиралтай ингээд мундаг одоо инженерүүдийг анх интернээр авч бэлтгэжсэн юм шүү дээ. За сүүлчээ last one ямар хаттай. Ямар хоолоо. гэж үсттэй. За all time ихлээр бас амар чанга байгаа. Яг одоо цаг ингээвэл бол бас гайгүй гэж боддог. За За юу нэг ч тоо бэкхийг оруулж. За ингээд 10. За ингээд 10. За одоо англиш 10-аас нь эхлээд тий. За тэнгуут яг миний үзэл бодол шүү дээ. Тийм чиний л үзэл бодол хийж шүү. Нэгт бол мэдээж манай ялгаа ах маань. За Энэ яг нөгөө нэг танд ингээд талцсаач байгаа юм байхгүй тий. Би ч одоо тантай хэдэн 5-6 сар хамт ажилласан. Тэгээд яг нэг надад нэг амар том нөлөө үзүүлсэн хүмүүс нэг ихгүй ялтчихгүй ингээд бүх юмудаа асуугаад ярьчин. Бүр амьдрал дээр ийдсэн бүр маш дотн байдаг тий. Гэрт нь ороод хончин. Тэгээд ер нь төрсөн ах туушил ингээд байдаг. Тэгэл баян юмд хамт явна. Хідэн ч удаа гадагшаа явч тий. Тэгэл бүх юмаа ингээд хуваалцал явцдаг. Надад ингээд тийм ялчгүй гэр бүл шиг дээрэс нь маш их зүйл сурсан болохоор ялчгүй та нэгт орчиж байгаа. За хоёр дахь дээр нь бол би ганцоохыг хэлнэ. Ганцоох бол техникэл скиллэр бол Монголд бол би нэгт гэж хэлнэ. Яг техникийн хувьд. Яг нөгөө нэг цаачаа өөр нэг жоохон чимээгүй төрлийн хүн тэг нэг тийм бас бусдад нэг өөрийгөө тэргээд хөөргөд яриад байдаггүй. Гэтэ цаанаа нөгөө ингээ хийж байгаа юм угсаа илүүждэг. Хакер онор Монголын топик харангуут нэгтэл явж байгаа юм тий. Тэгэхээр мундаг хүн тэгээд нэмэн сертээр ингээл хүмүүст юм зааж сурах гал анал юм уу хийгээл ингээл яриад хийчихээл хэдэг. Ингээд өгөөч тэгээд өгөөч гингүүд ерөөсөө үгүй гэж хэлдэггүй. Айгу гой тус чүлээж авдаг. За 3-т. За 3-т гэвэл олиг. За олигийг ярих хэрэг байна уу? За ярьчи та. За манай олиг бол мэдгүй бах те. Манай 10 жил 10 жилд байсан. Тэгтээ олиг нэг 2-3 сургууль сэлжсэн. Тэгээд Эрдмөргөд бол хамт байж хат бол манай доотлог юу хөхтэйсэн. Тэгээд айгу мундаг. Тэг ингээд юу гин одоо нөгөө манай Монголын компаниудын тавьдаг шаардлага интернет авахд тавьдаг шаардлага шүү дээ. 5 жилийн туршлагатай дадлагч аавна гэл. Тэг яг тэрийг хангацсан Монгол ганцхан л хүн гэдэг байхгүй. Тэр нэлдэг бүх юмыг мэддэг тий. Тэг код өч чинь крипто математик бот чинь хакт паунд чинь форенсикс чинь бүгдийн энэ веб бол бүр клауд дээр амир инфрагаас хийждэг. Тэгээ ер нь айгу оюунлаг орс хэлээр баг монголоос хэлүүсээ ярьдаг. IELTS оноотой англиар сайн ярина. За тэгэл өөр хэл мэлнүү сонирхдаг. Айгу бит хоёрын сонирхол ер нь нэлээд бас гоё төгтөг. Тэгээд ингээд иймэрхүү юм байна гингут айгу гоёор хүлээж аваад ингээд хамт ингээд хийдэг. Тэгэхээр ер нь олиг бол ер нь айгу 3 дугаар байр бол ер нь маш дэсэр үт хүн гэж бодож байна. За 4-т битүүсэн баг. Ер нь нэг чинь зөндөө юм сонсч ирсэн зүгээр түүхээрсэн л. Тэгэхээр нэг тийм түүх байгаа л та. Яриад яриад юм дөө да. Дөөд. Өөрөөс нь сонсё. Тэ өөрөө орж ирнэ. За тэгээд энэний дараагаар бимбахо ибохо гэдэг байна. Энэ хоёрыг 5-6-д яцаа. Ер нь яг л зэрэгцсэн гэж ойлгож байна. Гэтэ яг бимба бол өөрөө бол ибогоос сурсан гэж хэлсэн. Тэгэхээр бол ер нь за тэгэл 5-6 л гэсэн лээ дээр л юм байна тийм байна. Яг 5-6 зэрэг эзэлж байгаа гэж ойлгож байна. Манай ибох бол бас манай 10 жилийн дээдлийн 4 дэшээ үе. Бас манай айгуу мундаг. Тэг ингээд юу 18-аас хойш ингээд харуулцсан ингээд оюутан багтаа 2 төрөлчлөө. Тэгсэн. 2 удаа төрөлсөн. Тэгээ дараа нь төгсч дахиад нэг төрөлсөн шүү дээ. Тэгээ 3 удаагийн авраг. Typical бас л амар татгшаа. Жинхэнэ Монголын уугуул павнер байсан. Тий, жинхэнэ анхны яг павнер. Тий, одоо тэгтээ павнер хийхэд болцсон билээ цаач. Одоо тэгэл стил хийвэр штэ. Тэгэл манай үеийнх ч тэгэл амьдралын шаардлага. За манай Бямбах маань бол Монголын цөөхөд реверс рүүдийн нэг. Тий. Дэлхийн аврагт явж үзээд
байр ижлээд үтцсэн хүн, дэлхийн аврагт бодлого бодоод үтцсэн хүн. Тэгээ Монголд ер нь топ реверс идэх хүмүүсийн нэг ганцхан хувь юм бахуул гэж ярина. Ер нь бол миний хувьд. Реверс хувьд. Тэгээ мэдээж паун маш сайн хийдэг, веб сайн хийдэг, крипто хийдэг тэгэл бүх юмыг хийдэг. Тэгээ өөрөө дээрс нь хөгжүүлэлт хийдэг. Бас тулцсан аялтай. Үзээтэй аялтай. Сайн уун. Сайхан шоудна гэж. Тэгээд одоо хин хөвөлтөж толгой багшлаад. Одоо Бекказэ байгаа. Тэгээд MB ах байна. За MB ах болохоор хувь скил сайн. Ингээд чадахгүй юм байхгүй айгүй оюунлаг хүн. Тэгтээ нөгөө нэг яг аюулгүй байдлын яг нөгөө нэг хүн биш учраас одоо яг нийтэд үзүүлсэн импакт нь арай бага байгаа гэдэг хүмүүсээс. Гэхдээ техник скил дээр бол ер нь баг олигийн дээр орох юм л. Тий. Тэр бол угаасаа ойлгомжтой л дээ. За тэгээд чи. За тэгээд бек хүлтлээ. Тэгээд дахиад нэг хүн байсан да. Хин байла. Улгой тэр жорог. Улмаг зүгээр дурдсан тий. Нэг 80 ах мах гэдэг бас дурдлоо. 80 ахыг дурдсан шүү дээ. Оруулсан болов. Тэгээд оруулаад хэлчих юм. Бичлэгээ ухраад үзүүлчих мэт гэх. Тийм. За ухраад ирснээр сайхан. За тэгвэл ингээл нөгөө хувьдаа мэдж байгаагаар бек намайг анх Unitel тэр ороочоо гэж ятгсан хүний нэг. Ингээд хамгийн удаа зааж сурганд бүх юмыг ингээд хамт хийхэд айгу тухтай байдаг хөхгүй. Бүх юмаа ингээд зэрэг хуваачдаг. Тэгээд нэг хэсэг заа чин нөгөө нэг хүүхдтэй болоод ер нь ингээд яг амьдрал нь яваад нэг стеф ингээд болцсон ч гэсэн стил одоо техникли бас стил нөгөө нэг топ хүмүүсийн хэвээрэл байгаа. Веб сайн хийчдэг, паун хийчдэг, тэгээ реверс хийлээ чинь суур сайтай. Ганц ордгүй форенсик л байгаа даа. Форенсик л яалтчгүй цаа. Ерөөсөө бүр орж чаддгүй. Яалтчгүй юм. Тэгээд ер нь бол ингээд айгүй их юм сурж ирсэн. Тэгэхээр ингээд бекхийг урд нь тавиад тэгээд 80 ах сүүлийнх нь болцсон уу? Тий. Тэгээд 80 ах бол зүгээр нэг түүхэн сонсч ирсэн л болохоос юм. Сайн мэдхгүй л дээ. PayPal-аас баг болж ирсэн. Хэдэн онд нэлээ ирчихтэй. Тим дээр үедээ ямар нэгэн Google юм байхгүй. Google байхгүй ч гэж яах вэ зүгээр ингээд Google-ийн цаг үндэ тим ингээд хайдаг хүн байгаагүй шүү дээ. Тэгэхэд тимүүд ингээд PayPal дээрээс алтаа болоод ингээд submit хийгээд бол өөрөө бүр амар зүйлэл байгаа. За ингээд чагсаачлаа. Nice. Тэгээ дээр үе ах нарыг ингээд харангууд одоо жишээлбэл баасан дорч намнаас бүр ингээд нөгөө IBM-д хож ажиллаж ах хүртэл алтаа болцсон байхгүй юу? Тийм бүр дээр үед CV болцсон. Тэр үед яг жишээ нь тийм баг. Тэгэхээр мундаг хүмүүстэй. Одоо бид нарт бүх юм бэлэн болчиход байгаа учраас тэр хүмүүст бол яг үнэндээ Google-ийн бэлэн байсан ч компьютерийн бэлэн байгаагүй хүмүүс шүү дээ. Одоо компьютер гэж юу Pentium-ыг баг досмос төр бичдэг юм. Assembler дээр бичиж үтцтэй. Бүр нэг амар нэг тоглоом мэддэг шүү дээ. Giga chat шиг тий. Нэг сонирхолтой асуулт гарч нэг сүүл толоор чи одоо нэг X газар руу яг гитабаар дамжуулаад нэг алдаа сабмишн хийсэн чинь тэр нь юу болж таарч тий. Valid болоод тэгээд баг амлсан. Тийм. Ингээд баг амлсан. Bounty баг амлсан. Тэгсч тийл. Тийм. Тэгээд тэр газраас бол одоогоор 850 valid болцсон. Дахиад нэг хідэн баг бол байгаад байгаа нөгөө pending төлөвтэй яг security баг-ыг яагаад аудит хийгээд явж байгаа. Процесс нь юу нь яаж явд юм бэ? Сонирхолтой баг. Тэрний процесс ер нь нэг CV гитабар CV явдаг шүү дээ. Тэрнтэй ер нь бол бараг л identical. Яг л ижилхэн security гэдэг нэг юугаарсан фичер дээр нь дарж байгаа л security policy байх юм бол ингээд репорт явуулдаг. Тэгээ яг л ижилхэн гитабын нэг security advisory юунуудаа бүглүүл явуулна. Тэнгүү тэн дээрээс нэг яг жоохон өөр зүйл нь юу орж иж байгаа юм бэ гэхээр одоо хүмүүс нь орж ирчээд энэ valid bug мөн байна гэснийхаа дараагаар нөгөө нэг ахиж нэлийн ярилцж байгаад ингээд энэ багч нөгөө нэг одоо bounty worthy байна. Тэгээд ингээд GitHub спонсороор бид нар дамжуулж өгдөг. Тэгэхээр GitHub спонсорын портфолиод олчих гээд тийм бас тэгээд тэрийг ер нь одоо ревью хийхдээ дуусчих юм бол би шууд мөнгө авах бэлэн байна. Одоогор л аваагүй байгаа. Яг тэгэхээр GitHub спонсор бараг сар гаруй ингэж хүнийг ревью хийдэг юм билээ л тийм. Өстө нэг ясын зайдал шалгагддаг шиг яг тий. Tax form бөглөөд санахын хүн яаж байгаа хийж байгаа бүх юм авч байгаа тэгээд. Тэнгүүд нөгөө нэг
стартап спонсор ч болохоор ихэнхдээ одоо нөгөө open source maintain хийдэг хүмүүс зориулсан одоо Buy Me a Coffee гэдэг нэг юу гэдэг шүү дээ. Тэрнтэй төстэй л зүйл байгаа байхгүй. Patreon, Buy Me a Coffee юу ч үлээ те. За тэгэл нөгөө donation л гэсэн үг л те. Тийм л одоо функц байгаа. Тэрүүгээр дамжуулж ирнэ гэж одоо миний спонсор болж мөнгө олгодог юм байлээ. Одоо нэг юу гэсэн ярил зүгээр байх угаасаа л бүгд л хүсэж байгаа л хэлт. Одоо нэг одоо Hawker гэдэг одоо Монголын яг баг анхны яг official bug bounty платформ болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд байгууллагууд янз бүрийн хүмүүс үзэж байгаа. Одоо төрийн байгууллагын ч юм уу эсвэл хувийн хвшлийнх тэр байгууллагууд яагаад тэр вебсайт руу одоо өөрсдийнх компани ассетүүдийг оруулах нь зөв бэ? Яагаад зөв бэ? Тэр нэг сурталчилгаа маягаар дүү. Тийм. Ер нь бол ингээд манай Монгол баг bounty платформ байхгүй ч Hawker гэдэг гарч ирсэн л дээ. Тэнгүүт тэрний хувьд ер нь зарим хүмүүсийн зүгээс буруу, зарим хүмүүсийн зүгээс зөв гэж харж байгаа. Миний зүгээс болохоор ер нь маш зөв гэж харж байгаа юм л та. Зөвдөө бүр ингээд юу гэх юм одоо манай Монголын стереотипыг эдэж гарч иж байгаа байхгүй юу? Тэр нь юу юм бэ гэхлээр манай монголчууд халдуулчаад нуудаг. Одоо ингээд манай нэр хүн дундчин гэж бодоод ингээд нуудаг. Тэгэд нуугаад гол нь төр зур нуугаж байгаа. Тэгээд дараа нь баригддээ шүү дээ. Тэгжээснээс аль хэдийн мэддээд ингээд одоо арга хэмжээгээ яаж авах уу гэдэг одоо процесстай суусна аль хэдийн одоо тийм процесстэй явсан зөв гэж би хардаг байхгүй. Тэнгүү тэрийг ингээд одоо манай Монголд илүү бодитоор буулгаж чадчих байгаа нь бол Hawker байгаа. Одоо ямар компани орж иж байгаа гэдэг нь бол ил тод байгаа. Тэ ямар одоо баг тэдэн баг олцсон гэдэг ч тодорхой байгаа тий. Тэрүүгээрээ юу илэрхийлж ирэхлээр энэ хүмүүс аюулгүй байдалтай хөрөнгө оруулалт хийдэг юм байна шүү. Энэ хүмүүс ингэж мөнгө зарцуул аюулгүй байдлаа одоо топ Монголын топ хакеруудаар ингээд эмзэг байдлаа олуулчаад ингээд засдаг байгууллага байна гэдгийг эсрэгээр нь харж эхэлдэг болно гэж би зүгээр хөөний зүгөөсөө харж байгаа юм. Өмнө нь болохоор хактуулчаал те энэ өстө хактуулчаал чимээгүй өнгөрөөл яаж идэг юм бэ? Хичнээн хэдэн сая төгрөгөөр ингээд яваал идэг яг үндэ чаддгүй байсан байж гэл яддаг юм бол одоо ингээд мөнгө зарцуулчаад топ хакеруудаар өөрсдийнхөө байгууллагыг арай хэм дүнээр аудит хийлгэж байгаа хөх те. Тэгэхээр энэ бол айгүй том соёлыг болон үйлчлэгээ нэвтрүүлж байгаа гэж харж байгаа. Тэнгүүд компаниуд нөгөө нэг өөрийнхөө ассетыг яагаад ер нь ингээд өгөөд яагаарэ гэж байгаа вэ гэхэлэр пентест те эсвэл бол ер нь ингээд өөртөө дотоод болон гадаад пентест ингэж хийлэхэд яг л нэг багийн методологиогоор явна. Нэг л килчэнээр явна те. Нэг л төрлийн аргачлалуудаар явна те. Баг bounty гэдэг маань маш олон хакерууд зэрэг ороод өөрсдөө методологи өөрсдөө те мэддэг чаддаг аргуудыг хийж байгаа учраас олон талаас ингэж харах боломж үүсэж байгаа гэсэн үг тийм. Одоо жишээлбэл бол пентестерүүд ингэж нэг чиглэлээр л ингэж түнэлж ингэ харж байгаа бол олон хакерууд орж ирээд бүх чиглэлээс нь ингэж юу нь бол явах боломжоор хангаж байгаа хакер болохоор. Тэгээ дээрээс нь нөгөө нэг service level agreement SLA-ээр одоо ямар гэрээ хийж байгаа тэрнээсээ шалтгаалаад тийм манайх одоо юугаа нуун bounty-го одоо private байх уу public байх уу гэдгээ өөртөө тохиолдож байгаа учраас те үнэхээр л нэр төрчин авах байх юм бол private-аар л өчөлтөө те тэгээд аюулгүй байдлаа мэдээд авчих. Үнэхээр л тэр нэг хамаагүй байх юм бол public-аар зарлуулчих те. Тэгээд нөгөө нэг баг өртгөөр илүү их багийг олох боломж одоо нөгөө нэг төлснөөрөө баг олдог. Тийм систем рүү орж байгаа. Үн чинь бол пентест гарахад хэдийн имзэг байдал гарах юу бах те олохгүйсэн мөнгө өгнө шүү дээ. Тэгэхээр баг дээр чинь заавал олж иж те. Заавал одоо хоёр талд зөвшөлтөлт буюу трайжер маань хакер хоёр маань зөвшөлтөд хурж иж нэг мөнгө авдаг тийм систем бодолцсон нэвтэрж байгаа болохоор ер нь нэлийн гоё зүйл орж иж байгаа. Тэгэхээр энэ байгууллагууд ихсэн одоо хакерт ингээд нэг дээрээ гэж хүсэж байна. За тэгээд заавал хакерч гэлтгүй ер нь баг bounty-гийн соёл суралцаарай гэж хүсэж байна. Тэр соёл нь гоё л та тий. Тэгээд сүүлд хүртэл тэгэл одоо хакер он дээр хүртэл Монгол компани орж ирж байгаа чинь тэр бол надад амар тийм респектгүй санагдсан байхгүй what хакер он дээр штэ гэл тэнгууд ингээд шалгаж өгж байгаа хүн хүртэл ингээд хакер оны хүн ороод ирэнгүүд амар official болж байгаа. Яг нөгөө байгууллага руу ингээд албан ёсны юуг нь илгээж байгаа. Тэнгууд нэг ийм кейс байгаад байгаа. Одоо ингээд дийлэнх байгууллагууд Монголд ялангуяа ингээд мэдээлэл өгөх зорилгогүй шүү дээ. За ингээд ядаж ингээд домен өглөө теглээ гэхэд ингээд алдагдах эрсдэлтэйгээр ярьж байгаа. Тэнгууд нэг ийм шийдэл байгаа байхгүй. За окей ингээд одоо жишээлбэл хакер эсвэл хакер маань руу ч юм уу бүртгүүлээд ингээд шимтгэлээ өгөөд ингээд явж болно шүү дээ. Тэрэн дээрээ яг ийм publicly байдаг одоо asset-тэй өгөөд за яг энэ дээр тестлүүлээ. Энэ дээр олон хакерууд орсон ч хамаагүй гэж үзэж байгаа гэдэг ч юм уу чи. Тэнгүүд дараагийн кейс нь юу юм бэ гэхээр
нөгөө илүү private мөртлөө яг тэр баг bounty илрүүлдэг нэг багийг ч юм уу өөрсөн дээрээ авчираад гэрээ байгуулад ажиллах. Тэг кейс аваад. Энд тэгээд сүүлийн үед хийж байгаа ажлуудтай нэр нь холбогдох болоо гэж бодож штэ. Сүүлийн үед юу хийж ийн энэ дэр иймэрхүү кейс юу хийж ийн үү? Продактууд ч юм уу. Ер нь бол нөгөө нэг одоо баг bounty хийдэг багийг ингэж авчирна гэдэг гэж байгаа штэ. Тэн дээрээс нөгөө нэг гардаг Монголд тулгардаг асуудал нь заавал нөгөө тендер заавал тендерээр. Заавал тендер одоо тэгэл заавал одоо ийм сертификаттай ийм ундаг байх хүмүүс байх хэвээр тий. Тэгэл баг bounty ингээд хийснээрээ одоо мөнгө төлчдөг. Тэнгүүт яг үүндээ ингээд баг нэг хүн 1000 баг болчих болно шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг баажт нь хөрхий 10 сая баажтай байдаг тий. 10-ыг гуулж 10-ыг нөлөөлж цаана 999 баг тэгээ зүгээр ингээд ханг хийгээд үлчиж байгаа хөө. Нөгөө хадгалаа үлчиж байгаа гэсэн шүү дээ. Өсөлөөр үүсэж байгаа. Тэгэхээр би яг энэ нөгөө нэг цоорхойг олж хараад ер нь ингээд яг энийг тэгвэл ягаад хангасан систем, ягаад энийг хангасан одоо компани зүйл баг байхгүй юм бэ гэж удаад ер нь хувьдаа юм хийж явж байгаа. Тэн дээр бол ер нь ингээд яг зарчмыг яаж байгаа юм бэ гэхлээр ингээд баг bounty шиг одоо ингээд баг bounty Pinterest хоёрыг ер нь бол илүү холцсон. Гэснээр бүх зүйл нь автоматд workflow-тэй. Тийм тэгээд мөн дээрэс нь false positive-гүй үр дүнг өгдөг тийм шийдэл хийсэн. За тэр маань болохоор яаж ажиллах зарчмыг бол хэлэхгүй. Тийм. Яг яаж ер нь тийм одоо зарчмыг гаргасан бэ гэхээр одоо юу гэх 1000 баг олчоод идэхтэй тэгэхэд ингээд манай мөнгө баг байгаа шүү дээ. Тэгвэл энийг яаж шийдэж болох юм гэхлээр одоо юу гэх та нэг фиксд төлбөр төлөөд бүх юмудаа ингээд одоо ямар нэг манай методологи жигээр тийм манай ноу-хауаар скандуулаад тэгээд ингээд яг л баг bounty хийсэн юм шигтэй мөн дээрээс нь олон хүн хийсэн юм шиг үр дүнг одоо өөрийн гэсэн satisfying болох үр дүнг авах тийм solution нь бол хийцэн байгаа даа. Одоогоор ер нь бол пүүрчлэгтэй бол байна л да. Тэгээд ер нь цаашдаа пүүрчлэгдэх байх гэж бодож байна. Тэгээд тэр пүүрчлэгдэхлээр ер нь бол ил зарлагдаад. Тийм ил зарлагдахлаар ер нь бол нэлийн хол явах гэж би зүгээр өөрийн зүгээс харж байгаа юм. Яг ийм систем яг Монголд бууж ирсэн үгүй байхгүй. Тийм тэгэхээр ер нь бол ингээд маш олон төрлийн үйлчлэг хийдэг л тийм одоо цогц шийдлийг ер нь бол хийж байгаа гэсэн. Харин тийм яг ингээд ур чадвартай инженерүүд нь ч юм уу сертификат нэгдүгээрт горилох сонирхолтой бас байгаад байдаг зарим нь тий. Тэгээд тендерс оргингууд компани хэрэгтэй болчиход гэдэг ч юм уу. Тим одоо асуудлуудыг яг ийм нэг тийш нь гаргасан. Нөгөө талаасаа одоо жишээлбэл төрийн байгууллага хувийн хвшлүүд чинь байнгын жишээлбэл том скопоор Pinterest авах чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт за яг манайх энэ дээрээ л ийм хэлгүүлээд ийм үйлчлэгээ авъя гэд тийм фиксэд эсвэл өөрсдөө тохироод ийм байнгын нөгөө сайжруулах боломжтой тийм үйлчлэгээ болсон амар Монголд бол амар хэрэгтэй л байгаа. Яг хийсний чинь юм хийж байгаа. Хийхийг зорж байгаа. Тийм тэгээд мэдээж finalize болоогүй байгаа. Эхний шатанд бол ер нь ингээд одоо тестээ хийгээд ингээд зөвшөөрөл аваад олон газрууд дээр ингээд хийж үтсэн. Тэгэхэд ер нь бол бүр маш сайн ажиллаж байгаа. Үр дүн бол үнэхээр миний бодсноос ер нь хангалттай давж чадчихаа. Тэгэхээр ер нь бол яг ингээд хүлээлттэй ингээд байгаад байгаа гэсэн үгтэй. Тийм тэгээд ил болохоор нь ер нь хамаг мэдээллийн задлаа гэж боддог. Тийм ил болохоор тэгэл бусдаас ялгар давуу талын тийм гээл зөндөл юмнууд угаасаа байгаа л та тий. Тэр ер нь бол stay tuned. Яг тийм хэрэгцээ шаардлагатай компаниудыг л ер нь тэнгистэй холбогдоход бол асуудалгүй юм байна. Энэ дэр бол яг тийм тулгардаг кейс байгаадсан л та. Би хүртэл хостоор зөндөө л хичээсэн. Одоо Pinterest дээр компани гингүүт чинь нөгөө нэг тусгай зөвшөөрлөгч чинь баг айгүй амархан одоо нэгснээ validation амар бага байгаа байхгүй. Одоо нэг цаанаасаа өгж байгаа. Тэр өөртөө мэдлэггүй л гэсэн үгтэй. Зүгээр амар энгийн сертификат байнгут ч юм авчдаг ч юм уу. Тэр мэрийг бол тийм тэрийгэ дагаад юу орж ирж байгаа юм бэлээ нөгөө security-гийн хөгжил нэгснээ харах шагаад дагдаад байгаа шүү дээ. Байгууллага дээр очиж Pinterest хийсэн. Яг шалгаад үзэнгүүт нөгөө яг бодит хакер те шалгаад үзэнгүүт ингээл битүү алтаа. Ихэнх Pinterest-үүд ядж яхад ер нь баг сканы үр дүндэр л тулгуурлаад байгаа л явж байгаа те. Тэгэхээр ер нь яг тэр стереотипыг эвдий гэж бодоод тэгээ ер нь яг ингээд маш олон одоо хүчин ард нь ажиллаж байгаа юм шиг үр дүн ер нь өгөхүйц тийм үйлчлэгийг ер нь бол гаргаж байгаа гэсэн. Тэгээ бас нэмэлтээр бас юу болох те одоо яг ABC ингэ явж байгаа ч гэсэн нөгөө human verification бол байгаа шүү дээ. Тийм одоо 100% automated workflow байна гэдэг чинь нөгөө хичнээн одоо
одоо AI ч юм уу automation machine learning гэр чинь явж алдаа гарах боломж. алдаа гарах байхгүй тий. Яг 100% бол ингээд хүн шалгаснаас хэзээ ч давахгүй. Тэгэхээр ер нь бол ингээд давхар шалгалт хийдэг зарчмаар явж байгаа. Одоо ингээд манай workflow ажил нь мэдээч нөгөө нэг бодит үр дүнг бол өгнө. Гэтэ тэр нь яг энэ системд буугаад энэ системийн яг core logic-тэй нийцээд severity-ийг яг таарж гинөө, impact нь таарж гинөө гэдэг одоо үнэлгээ хийгээд тэгээ хүн одоо вердикт эцсийн вердикт өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол хүн дээр тулгуурласан үр дүнг аа. Харин тийм гарч ирэхгүй бол бас нэг амар асуудалтай юм байгаад гэн. Зүгээр одоо нэг basic traditional scanner зөндөө байна шүү дээ. Ингээл лицензийг худалдаж аваад хийчдэг. Тэнгүүд тэрний үр дүн дээр нөгөө нэг CVSS-ээр үнэлсэн гэж гарч ирсэн ээ. Out of date version гэдэг нь critical гэж гараад ирдэг те. Тэр ер нь бол яг business impact ямар ч нөлөөлөл байхгүй шүү дээ те. Тэгэхээр ер нь тэр мэрийг хүртэл ингээд шийдээд одоо мөн дээрэс нь те ийм зүйл өгдөг л та. Одоо CV гарлаа. Тэгэнгүүт CV болох exploitable биш байгаа л та те. Одоо нөгөө нэг жишээлх юм бол first head газраас гаргадаг нэг одоо score байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг EPSS хаа буруу санааг бол тэр нь яаж байгаа юм бол нөгөө нэг exploit vector гарч ирдэг. Энийг энэ халдагдах боломжтой юу те халдагдах магадлал нь хэдэн хувийн гэдэг хувийг гаргаж ирдэг те. 0.1-гээд гараад ирдэг те. 0.1 1000-ны тэдний CV рүү ороод. Тэгэхээр тэр мөрийг хүртэл ингээд бодож өгөөд ер нь л явж байгаа. Тэгээд мөн дээрээс нь одоо зөвхөн заавал одоо offensive чиглэлд өгөлтгөө defensive чиглэл рүү хүртэл ингээд үйлчлэгээ үзүүлэх. Одоо дөрвөн бизнес нэг малварыг ингээд одоо ер нь задалдаг болсон те. Яг тэр шиг ингээд малвар гэлтэхгүй одоо юу гэх ээл1-ийн SOC аналистик хийдэг юмнуудыг бүгднийг хийдэг байж болно. Малварын аналистик хийдэг бүгднийг бас хийж болно. За тэгэл ер нь ямар боломж байна? Тэр чигээр ер нь бол скопо ирээдүйд бол хэлхий. Одоогоор бол мэдээж нөгөө нэг хитрхи том зүйлийг бол харахгүй байгаа даа зүгээр л ингээ яг хамгийн гоё байж авсан гэж бодож байгаа фичерийг хөгжүүлээд ер нь цаашаа явах юм. Тэгээ тэрийг гол нь бас юу байдаг шүү дээ. Одоо дотоодын компаниуд гэхээс илүү гадны юм дээр тестлээд үзсэн баг та ер нь. Нөгөө алдаа болоход хэцүү газраас ч юм уу. Энэ дээр болохоор яг яаж ямар зарчмаар ингээд явсан бэ? Яаж одоо гоё ажиллаад байна гэдгийг харсан бэ гэхэлэр нөгөө нэг олон улсад нөгөө нэг зарлцсан байгаа даа VDP платформуд шүү дээ. Vulnerability Disclosure програмууд, баг үнэтэй програмууд дээр ингээд яг өөрийгөө баталгаажуулаад явж байгаа байхгүй. Тэгээд мөн дээрээс нь одоо өмнө нь ер нь ямар шүү газруудаас ингээд газрууд яг тиймэрхүү үйлчлэгээ үзүүлж байгаа юм бэ гэдээ ингээд хараад үзэнгуут за ер нь л хийхтэл VDP рүү ордог юм л дээ. Тэгмүүд ингээд VDP-г амжилттай хийж гэнэ үү хийхгүй нүү гэдгийг нь үнэлж байгаа л та. Ер нь бол үр дүнгийн хувьд бол миний хувьд бол 100% satisfied байгаа. Үр дүнтэй байгаа шүү дээ. За жоохон чиглэлийн өөрчлөлээ тий. За окей product хийж байгаа юм байна. Удахгүй гоё product танилцуулах юм байна. Тэнгис маань чиний хувьд тэр нэг асуулт ч заяа. Хамгийн гоё яг өөрөө ингээд бүр нухч байгаа хийсэн CTF-ийг бодлого хамгийн гоё бодлого нь түүхэнд. Хамгийн гоё баг. Санаанд орж байгаа юу? Хамгийн гоё бодлого гэх юм бол тийм яг амар гоё санагдчихсэн бодлого гэвэл нөгөө юу вэ? Хоолка дээр манай баг. Тий. Та хоёулаа баг болсон шүү дээ. Тэгээ нөгөө хилүүлээ чи айгу мууч байсан үе. Ээч байгаагүй. Тэгээ дээрэс нөгөө дэлхийн топ хакеруудтай яваад идэг. Тэгээ манай баг нөгөө хөөрхий баг 5 цаг суучаад бодлого бодож чаддггүй те. Гэтэ тэгээд өөс нөгөө нэг илүү залуу бүрэлдэхүүнтэй маш нөгөө туршлага авахгүй ч зүгээр орсон. Авахгүй ч явсан. Тэгэхээр авраг авна оноо маань гэж ерөөсө бодоогүй. Бодлого бодно ч гэж яваагүй явсан. Тэгж байгаа тарин нэг нөгөө нэг форенсикийн бодлогыг тэргээ ямар детальтай явлаа ярда. Тэр өөр гоё тий. Тэр нөгөө нэг network interface дээр нь сонсоод байсан чи SSL-тэй бодсон байхгүй. Тэнгүүт нь шууд SSL stripping хийж байгаа. SSL-ийг баталгаад задлж байгаа. Гадныхны халтж байгаа трафикийг нь өөр дээр авч жагаад тэг яг тэрийг нь replicate хийгээд reproduce хийгээд хүсэлтэд авсан чинь эхний хүсэлтэн дээр гарч ирээгүй. Дараа нь ахин хүсэлтэд авсан чинь нөгөө flag нь гарч. Тэгээ хэдүүлээ нөгөө харилцаад амар. Тэр бол үнэхээр тэр бүр амар өстэй. Тэр жил бол яг миний нөгөө нэг пик хичээд байсан л та. Яг одоо харуулсан яг тэр их клавнаараа 3-т орсон. Оюутны бүх тэмцээнүүдэд нэгт орсон. Password CTF, Must CTF тэгэл ер нь байж болох бүх дээд хэмжлэгийн хурлмарлт уртлаггүй тайхан одоо орж ирсэн. Тэр жил бол яг миний нөгөө нэг пик үе. Тэр бодлого ерөөсөө санаанаас гардаг байхгүй. За баг гэх юм бол би нэг
X байгууллага дээр RC болж ирсэн. За. Бүр ингээд серверлөө ороод remote code execution гэсэн үг шүү дээ. Remote code execution ороод серверийг эзлээд авсан гэсэн үг тийм. Тэгээд тэр үед нөгөө нэг ингээд юу гэх юм тухайн байгууллага бас bug bounty зарлаагүй байсан. Тэгээд нөгөө байгууллагатаа ингээд хэлж чадахгүй те яах вэ гэд би өөрөө нөгөө муу хакер болчих гээд байдаг. Би ч болно ethical сайн гэдэг нэртэй цагаан малгайтай хакер байгаад байдаг те. Тэгээд ер нь ер нь ингэж асуудалд орж ихоор сайн одоо санааны үднэс гээд ер нь хэлчих яаж юм тийм юмуудыг хэлдэг юм бэ гэд хүмүүсээс нэлийн судалж байгаа те. Мэддэг чаддаг хүмүүс асууж байгаа. Тэр нэг иймэрхүү байдлаар хэлчихгээд тэгээд ер нь нэг таньдаг хүнээр нь дамжуулаад захиралтай шууд ингээд хэлчихсэн баггүй. Танахаас нэг ийм төрлийн энэ зүгээр л боллоо ингээд би энэ чинээс ингээд мөнгө төгрөг хараагүй. Тийм мөнгө төгрөг хараагүй би зүгээр сайн улсын одоо white hat hacker-ийнхаа одоо өөрийнхөө ethical hacker-ийн responsibility-гаа ингэж ягаад ингээд та нарт ингээд баг чи хэлж байна. Та эднийгээ ингээд сараа би энэ чи ингээд publicly disclose хийхгүй шүү. Тэгэхээр санаа зовлтгүй ингээд яаж засах мэдэхгүй юм бол би бас туслаад өгч болно гэдэг ингээд мэйл өгсөн чинь нөгөө талаас маань ер нь айгүй сайнаар хүлээж аваад тэгээд нэг надад урамшуулж нэг 500,000 төгрөг өгчээсэн. Nice. Тийм ингээд хэдэн онд оны нэджилж тэр чинь хэдэн оны 500,000 гэдгээ заяар хаваар шүү дээ. 3 оноо. Бас дэжгүй тий. Яг гоо. Үгүй тэр үед чинь нэг баг bounty гэж ойлгохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Үгүй ойлгохгүй ч гэсэн монголчууд тэр компани бүр security engineer байхгүй байхгүй юу? Тийм байхад ингээд урамшуулж байгаа тий. Тэр нь өөрөө надад амар том мотивашн өгсөн. Дээрээс нь амар туршдаг болсон. Яагаад гэвэл ингээд одоо би угаасаа өөрөө буруу зүйл хийсэн байгаа даа шүү дээ. Хэлэхгүйгээр ямар ч зөвшөөрөл аваагүй гэсэн байгаа гэдэг тий. Тэгмэд би өөрөө хэрэгт орчих гээд идэг. Тэгээ за ерөөсөө л ингээд муу хүн болж үлдчихснээс ядаж ингээд яач зүгээр шууд хэлчихэд үү тэгээд дараа нь юу л бол нэг жоохон зөрөгтүүлсэн. Тэгээд нөгөө хүмүүс маань чсэн ер нь гоёор хүлээж авсан. Тэрнээс хойш ер нь тэгээд туршлагацсан л та. Ахиж нөгөө нэг тийм асуухгүйгээр скан гэдэг зүйлээ ер нь болцсон. Дараа нь өөр асуудалд онцвол яана гэж. Тийм. Тэгээд сүүл нэг жил гаруй хугацаанд нэг 5 гаруй байгууллагуудаас өөртөөс нь зөвшөөрөл аваад ингээд зүгээр сайн санааны үднэс мөнгө төгрөг харахгүйгээр ингээд disclose хийгээд явсан. Энэ тиймэрхүү л энэ тэр багийн дээрээс хамгийн гоё баг гэвэл ялч тэр RC тий яг бүр нөгөө нэг step хийж байгаа юм шүү дээ. Дотор нь ороод нөгөө нэг баг flag text гэх. Тий ингээд файлуудыг баг ингээд дамптаад авчмаар юм шүү дээ. Дотоод муу хүн хөдөлчих гээд тэгээд би ч ерөөсөө этиктэй хүн шүү. Тэгэхээр сарл. Тэгээд яажсан баг. Тэгээ нөгөө нэг би дээрэс нэг өөр forensic хүн шүү дээ. Тэнгуүтээ ингээд би танахаас ингээд мэдээлэл хулгайлаагүй гэдгээ батлахын тулд би танарт өөрчилж ингээд бүх уулын мөр ингээд харуулъя гэх ингээд нөгөө аудит лог юм access log мого ингээд харуулж ирсэн. Ингээд юм хүм хийж байгаа. Яг хөө тэгээд тэр хүмүүс намайг бас уулын мөр устгасан байсан гэж бодож магадгүй. Гэтэ би зүгээр нэрэл юм ухаагүй шүү. Нэрээ тэгж forensic сайн мэддэг хүмүүс ч өөрийнхөө логыг бас сайн зэрлээ штэ бас л тэ. Тэгээд туршлагачаад ер нь тийм буруу үйлдэл хийсэн гэдгийг ухаарад ер нь цааш таах болчихсон байгаа. Одоо нэг заавал хийхээс өмнө зөвшөөрлөө. Би ингээд танахруу ингээд талдаад үнгүү энэ зүгээр л чолоод өгөө тэгэл болчихсон. Одоо мэдээж баг bounty платформ нэгтгэсэн ч юм уус те. Тэр газар баг bounty бүртгүүлчих юм билээ яаж мэдээ одоо хэлэхгүй. Алтаг ингээл ягаад бидээ мөнгө олгочих. Албаасаар те. Ер нь би нөгөө нэг тийм зүйлээс нэг тийм мөнгө төгрөг нөх хараад идэх юм аа. Ер нь бол өөрөө уусаа баян. Баян. Сайн одоо санаатай. Цагаан малгайтай хакерийн зүгээс те. Тэрийг одоо өөрийнхөө уур чадварыг ашиглаад нийтийн сайн сайхны төлөө ядаж нэг хөрөнгө нэмэр оруулчихвал яадаг юм болоо гэт. За одоо ер нь ингээд подкаст маань шавтрах тал руу орж байна. Тэгээд нэг юмыг хүмүүс суугаасаа гэж бодож байгаа хаа. Хоёр л асуулт байна. Эхнийх нь болохоор Монгол одоо аюулгүй байдлын түвшин нэгдүгээр тэр байгаа вэ? Тэгээд тэрийг яаж тэрийг ер нь сайжруулах вэ? Компаниуд одоо жишээлбэл удирдагч ч юм уу эсвэл IT-ийн нэг энэ сонсч иж магадгүй тэгэхээр тэр ер нь одоо яг юу хийж эхлэв зүгээр яг limited юм юун дээр жишээлбэл дарган зөвшөөрөхгүй ч юм уу те. Яг одооноос юу хийж эхлэх вэ? Манай аюулгүй байдлын ихэнх хүмүүс яг одоо байгаад амар сэтгэл хангалуун байгаад идэх л та. Тэр нөр амар буруу
ий чарж байгаа. Би ч гэхдээ одоо тэр хүмүүсээс арай бага юм шиг л чи одоо та нар ингээд нэг шүүмжлэхийн чашин зүгээр ингээд нэг бай газраа л ингээд яг л нэг юм хийгээд байжих нь дотоодтой амьдралд нь зөв гэж ойлгоод байдаг байхгүй. Гэхдээ тэр чинь нөгөө нэг өсөж өгч боломжийг яг үндэ хаагаад байгаа юмных нь нэг нь болчиход байгаа. Тэгэхээр ер нь бол тэ өөрийгөө яг өөрийнхөө ирээдүйн потенциалыг нэмэгдүүлэхэд бол хичнээн одоо зөвхөн лог хардаг ажил хийдэг гэсэн чинь хуваараа хангалттай өөрийгөө хөгжүүлэх боломж байгаа тий. Ялангуяа энэ одоо 21-р зууны одоо 25 26 онд чинь маш олон платформуд шүү дээ өөрийгөө сурч хөгжүүлэх тий. Сайн талаас нь ч муу талаас нь ч тий хамгаалах уу, дайрах уу. Яг үндэ Black Hat болъё гэсэн чинь ресурсууд зөндөө л байгаа тий. Тэгэхээр ер нь бол сэтгэл хангалуун ингээд байх нь өөрөө айгу буруу зүйл юм шиг хараад байна. Хангри байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгжиж нөгөө нэг одоо цаашаа сурах хэрэгэлцэл нь илүү одоо шатсаар л авах болох гэж байна. Тэр нэгэс давхар юм хийж ижил одоо байгаа зэлэн ч юм уу даблд шүү дээ трипл ч юм уу зүйл гарч ирнэ. За окей. За одоо тэгвэл дүүнертэй зориулаад одоо ер нь security рүү дөнгөж орж ирж байгаа. Одоо бид хэд чинь яг тэр одоо Фонцгагийн үеэс доошоогоос мэдхгүй болчиход байгаа хөх тий. Тэгвэл тэр хэдээс доошоогоо одоо шинэ хүмүүс зөндөө үлдэж байгаа байх яг учраа болохгүй зарим нь магадгүй ингээд яг имжлийг үзнэ ингээд за сурвалжаа гарыг даа гэж бодож байгаа ч юм уу тий. Гэж хамтарсан хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр тэр хүмүүс ер нь ямар зөвлөмж өгөх вэ? Тэр хүмүүстэд тий нөгөө нэг битгий юмнаас амархан уйддаг байгаа чи тий одоо хинийхөө хаа хөрхий хэн мэдхүлээ гэдэг үг гэдэг чи тий. Чи хэрвээ энийг хичээгээд байсан бол чи дэлхийн хэмжээний хакер болчих мэдчих байсан билүү тий. Тэгэхээр яг чи нөгөө нэг яг өөрийнхөө дуртай сэдвийг олоогүй байж байгаад хайчиж болж байгаа нөгөө нэг мим байдаг шүү нэг юм хоёр гай ингээд юм ухаж хагаад яг дайванд хөрхөөс өмнө ингээд зогсчдаг тий. Яг тэрнтэй ижлэх ингээд хөрхөөс өмнө зогссон байх үү тий. Ер нь бол нэг сурсан бол ягаад ордоод үзэж болохгүй гэж. Ялангуяа cyber security өөр амар diverse маш өргөн. Чи хэрвээ cyber security-д дургу байх юм бол чи солиод хангалттай өөр мэдээллийн технологи ямар нэг инженер болох хангалттай боломжтой учраас cyber security-гээр ер нь яваад ингээд ялангуяа diverse broad учраас ингээд тал талын мэдлэгийг хөрөнгөлүүлэх юм бол амьдралд чинь ч ер нь хэрэгтэй шүү л. Тэгээд ер нь бол ингээд мэдээч идэвхтэй байх хэрэгтэй. Одоо клуб хаана вэ? Бүх клубд ор. Одоо Moist гэх юм бол нэг цаг класс гэдэг клуб байна. Шүтээс байгуулагдсан. CCS гэдэг клуб байна. За заавал их сургууль дэхтэх Мазала гэдэг манай community байна. Хүн болгоо open source. За нэмээд одоо гадаад дүүний нөгөө Hackday Box John Hammond-ийн community-нууд байна. За тэгээд онлайн платформуд бүгдэнд нь бүртгүүлээд хийгээд ингээд явхад бол хангалттай одоо их сургуультай дүүцэхгүйчсэн ер нь хангалттай хэмжээний мэдлэг бол авах боломжтой гэсэн. Их сургуулиас юу авч байгаа юм бэ гэхээр foundational knowledge хийж авчиж байгаа гэсэн. Их сургуулиас авсан foundational knowledge ашиглаад тухайн платформуд дээр одоо тэднийг одоо apply хийгээд тэднийг ингээд баталгаажуулаад verify хийгээд явах нь өөр хамгийн үр дүнтэй суралцах арга гэж би өөрөө тэгж суралцсан юм шиг тэгж харж байна. Тэгэхээр ер нь бол тууштай бай, бити юмнаас залах. Тэгээд дээрэс нь идэвхтэй бай гэдэг гурван зөвлөгөө өгсөн та. За nice. Тэгээд сүүлийн яг гарч ирж байгаа нөгөө нэг security-гийн одоо generation яг бидэд яг тэгж амар жокэлж ирдэг гэсэн аахгүй. Одоо яг манай үе чинь хэдэн оных нь гэх юм бэ? 20 оны төгсөлт шүү дээ. Тэнгүүт чинь бидэдийн үе дээр яг нөгөө манайх яг ийм хэцүү үеийг давах гэж гарч ирсэн юм анги гэдэг гэсэн аахгүй. Ер нь бол амар сая харуул зангийн авраг одоо манай анги хөвгт байна гэх мэтчлээ яг тухайн үед угсаа амар байсан. Тэгээ одоо яг ингээд тэр үетэй харьцуулахад одоогийн хөвгтүүд бүр амар болоод байгаа байхгүй. Одоо шийдэл чиний дурдсан хөвгтөө шүү дээ. Хакер ван дээр ихэд баг ирээдүйн ганц байх шиг байгаад байгаа байхгүй. Одоо хүртэл ингээд амар юник газраас алдаа болж юм те. Тэгээд тэрийгээ ингээд одоо хамбал байна. Тэгээд тэрүүгээр хөгжөөд байна те. Улам л одоо дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Дөнгөж те. Одоо төсөөд удаагүй үст те. Ер нь төсөөгөө бол өөр төгсөхгүй багш. Төсөөгөө харин оюутан байхдаа хакер ван алдаа болно гэдэг чинь. Тэгснэ CV бас олно гэдэг чинь бас өөр төвшний юм яригдчих. Бид чинь саяхан CV олох юм өрөөлсөн шүү дээ. Тийм. Бүр юу CV, OCP гэдэг сертификат л бүрлээс тэр бол яг энэ. Тэгэхэд одоо бүх юм аяга хурцсайл өгч ижил. Тэгэхээр би хангалттай боломж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй байгаа юм л та. Одоо AI байна, Google байна. Мэдээллийн технологи хөгжиж байна. Тэгэхээр ингээд сониуч байгаа л шантрахгүй тууштай яваад ах юм бол яаж хийж байгаа л маягны амсаа 100 хэмжээний мөнгө бол олцдог л болчихно. Хайртай одоо нөхдөд зүгээр боломж амар их байна тий. Амар их байна. Жохоо миний үед боломж бас их байсан. Танахын бодвол бас их байсан. Тэгмээд одоо бол бүр амар болчиход байгаа юм аа. Ингээл тэгээд тэрний дараагийн жил бүр их болоод явчихжээ. Тэгэхээр ер нь бол бид нар дэлхийгээс хоцрохгүй байх боломж нь яг энэ дээр гарч ирээд байгаа. Бид нар өмнө нь хоцрдог байсан гэж болов шүү дээ.
мэдээлэл бага байснаас болж одоо тэгвэл мэдээлэлтэйгээ бүгдийг дүүцэд ирчлээ. Тэгэхээр хэдүүлээ одоо нэг Unitel шиг Intel өөр штэ төрүүлжлэх нь. хэдүүлээ яагаад төрүүлж алхаж болохгүй гэж. Тэгэхээр энэ тууштай л. Одоо яг үндэ зүгээр энгийн оюутан бага алдаа болоод CV болоод тэгээд тодорхой хэмжээний ингээд өөрийгөө амар скил сайжруулад шууд гадаашаа ажиллах бас боломж байгаад байгаа байхгүй тий. Бүр тийм амар ингээд дэлхий ойртчиход байгаа байхгүй. Ер нь тиймэрхүү. Тэгээд ер нь ингээд гадуур явж байхад тий одоо ингээд юм автоматжуулах гээд ингээд AI-с хоцроод зүгээр л нэг одоо стил нэг чарж битээ явж бүр DeepSeek ч мэдхгүй тий цаашаа Gemini ч мэдхгүй явж байгаа хүмүүс өндөө байдаг тий зөвхөн IT-гийнх. Тэгэхээр тэр хэд бол ингээд бас нөгөө юмнууд хурдан өөрчлөгдөж чинь тий дагаж хувьсаж явахгүй л бол яг л нөгөө ярьдаг шиг ажил байхгүй болно гэдэг. Тийм эрсдэл нь учрна. Тэгэхээр болж өгөл зэрэгцээл ингээд урд нь алхаал яваад байл. Амар их боломж байгаа. За ер нь нэг иймэрхүү. Тэгээд өөр чи үлдээсэн юм байна уу? Хандаж нөгөө нэг чиний цагийг үлдээ. Тэгээд миний одоо яриг сонссонд баярлалаа. Өөрсөнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд хүмүүс хүртээлтэй байсан гэж найдаж байна. Тэгээд жоохон нуршсан байна. Гэхдээ угаасаа нөгөө подкаст юм чинь. Тийм подкаст юм чинь тэгэл хүмүүс аягаа угааж хата ч юм уу те юу хийж хата. Тэгэхээр мэдээж нөгөө нэг ярьсан бүх юм болгон дээр асуух асуулт байх юм бол надтай бол шууд хайлтчих болно. Тэгэхээр нөгөө нэг манай фантаси махаас асуугаад тэгээд над руу ороод ич болно ш гэж л да. Ил тавьчих болох л доор нь юу гэнэ контактын. Яах юм бэ? За яах юм. Private заавал invitation дээр орж ирнэ. Заавал таны нөгөө нэг давхар баталгааж байна. Two factor. За. Окей. За. Тэгээд өөр ингээд өнөөдрийн подкастод дуусгая guys. Тэгээд дараагийн имжлэгээр ямар хүн орохыг хинч таашгүй. Би ч таашгүй. Юу ч асуугдах юм мэдэхгүй байна. За тэгээд тэнгистэй баярлалаа. Тэгээд бүгд дараагийн имжлэгээр уулзцгаая. Баяртай. Үсч үсэж. Тэгсэн ингээ үсэж шахахтай.